Хэлэгдэх хэрэгтэй бүхнийг маш тодорхой хэлсэн байна. 9 саад бэрхшээлийн 5 үзүүлэлт буюу өөмөрсөн сэтгэлийн 5 шинжийг нь мөн дурдсан. Тэдгээр нь дукка угашуу, даурманасya хорсол, ангамайжавайтва бие тайван бус байх, буюу бие зохицол нийцэлгүй байх, сүүлийнх нь жигд бус амьсгал. Та амьсгалаа ажиглаж байсан бол та баяр хөөртэй сэтгэл хөдөлсөн үед авч байгаа амьсгал илүү урт байдаг. Та авч байгаа амьсгалаа илүү анзаарч мэддэг. Сэтгэл хөдөлсөн үед авч байгаа амьсгалаа илүү мэддэг. Харин зовлонтой үед гарч байгаа амьсгал илүү давмгайлдаг. Та гарч байгаа амьсгалаа илүү мэдэж анзаардаг. Амьсгал тогтворгүй болдог. Анзаарч ирсэн үү? Зовлонтой, хүнд, өө гашуутай үедээ уртаар санаа алддаг. Харин баяр хөөртэй үед та зөвхөн амьсгал авж байгаа юм шиг. Хизээ амьсгал гаргаж байгаагаа та мэддэггүй. Авч гаргаж байгаа амьсгал тогтворгүй болдог. Эдгээр нь саад бэрхшээлийн 5 шинж тэмдэг. Буюу урган гарч байгаа сөрөг нөлөө юм. Тэгвэл эдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? Дараагийн сутра Ekatatvabhyasa. Tat pratishedhartam ekatatvabhyasa. Эдгээрийг давж гарахын тулд нэг зүйлийг л хий. Нэг л зүйлийг хий. Нэг л зүйлийг үргэлжлүүлэн хий. Нэг зүйлийг хий. Нэг л зүйлд нэгэн үзүрт сэтгэлээ анхаарлаа хандуулах. Нэг л зүйлийг үргэлжлүүлэн хийгээд л ахаар юу болдог вэ? Та уйддаг. Та тайван бус болдог. Тайван бус болон уйтгар нь тодорхой байдлыг авч ирдэг тэр оргилд таныг хүргэдэг. Энэ бол цор ганц зам. Бидний сэтгэл хоёрдмол байдлаас болж зов шаналдаг. Сонголт байхад илүү бодолдог. Инхүү тэгхүү, энийг хийх хэрэгтэй юу, тэрийг хийх хэрэгтэй юу? Ингээл хаа сайгүй өсчиж өгдөг. Тэр энэ тэр гэл. Тэгээд цаашаа улам хуваагддаг. Хуваагдсан сэтгэл бол зовлон. Харин нэгэн үзүрт сэтгэл бол баяр хөөр. Та жаргалтай баяр хөөртэй байх тэр мөчүүдэд хэрвээ та анзаарж ирсэн бол аз жаргал юу вэ гэдгийг та анзаарж ирсэн бол тэр үед сэтгэл бүрэн бүтэн болсон байдаг. Сэтгэл бүрэн гүйцэд нэгдмэл байдаг. Тэгжээж та амьдралын баяр хөөргийг мэдэрдэг. Амьдралын амар амгаланг, аз жаргалыг нь мэдэрдэг. Та ингэж ажил амьдралыг өөрийг нь бүрэн гүйцэд мэдэрдэг. Хоёрдмал байдал
Эсвэл хуваагдсан сэтгэл айдас зовлонгийн шалтгаан байдаг. Та хоёр зүйл хийгээд байх юм бол эсвэл олон зүйл хийгээд байх юм бол эн чинь эго татва бяса биш. Энэ бол нэг л зүйлийг хийх биш юм. Тэгвэл эго татва гэж юу вэ? Нэг зарчимд анхаарлаа хандуулах. Нэг зарчим гэдэг нь бурхан байж болно. Матер байж болно. Гүрүү, оршихуй. Юу ч байж болно. Тэр нэг зүйлийг л хий гэж байгаа юм. Нэг л зүйлийг хий. Надуул. Тэгж байж та энэ бүх саад бэрхшээлийг давж гардаг. Ёсүүлэнгийн давж гардаг.